За ерэн зүгээр одоо эсэн босонгийн одоо хоолунд нэг одоо хэмэрлээс болж одоо хадаа тэгээд скэмэрсэн үед бол хэрэг хэлдэг сайхан юм билээ. Тэгээд бага насны хүүхдүүд ч гэлээсэн хадаа тэгээд скэмэрсэн үед ч юм уу ингээ хүүхдүүд хэрэглэхэд аштайхан ийм зохимжтой юм ундаа гэдэг. Тэгээд байнгын одоо тэр нэг өөрөөр хоолундны дараа хэрэгжилчихэд бол өөр одоо хоолундны шингэт сайтай сайхан ундаа байнлаад нэг бол одоо тогтмол гэрүүлээр одоо хэрэглэдэг. Энэ авч хэрэглүүштэй ийм л зүйл байд юм шүү гэдгийг бас нийт хүмүүсд бас мэдж явахад эмчгийн хувьд хэлэхэд бас өлөөдөхгүй болов гэж бодож байна. Артишок ундаа хэрэглэснээр биеийн ядаргаа арилах бас алжаалыг тайлах нойр муутав. Нойронд бол маш их сайн. Оройдныг уугаад унтахад одоо нойр сайхан хүрдэг. Ийм одоо сайхан үйлчлэгээтэй хүний биед их тохиромжтой. Ялангуяа өндөр настай, даралт ихтэй, ийм сахарт бас сахар өвчтэй хүнд бол өлөө үйлчлэгээтэй гэж заавар нь бичсэн байна лээ. Ер нь ууж байгаа хүмүүсүүдээс одоо ярилцж яхад энэхэрэн одоо үйлчлэгээ сайтай ийм ундаа байна гэдгийг одоо үрдүнгээр нь би өөрөө биеэрээ мэдэрлээ. Артишок Монголд цуврал нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш бидэнд хандаж байгаа үзэгч хэрэглэгчдийн хүрээ улам бүрт хэлсээр байна. Ургамалд агуулгадж байгаа үнэт чанараараа хүн орхиодоотой энэ зэрэгцвэц энэ ургамлыг Монгол эрдэмтдийн баг маань олон талаас харьцуулан маш идэвхтэй судалж зөвхөн Монголдон төдийгүй дэлхийн